할렐루야. 유를 도르노. За, өнгөрсөн 7 хоног энэ тэндүү бахан конференц болов. Энэ тэнд конференцаар л яваад байна гэсэн. Бид нар нөгөө сүмийн сонголтын ажил маань хийсэн. Жилийн тайлан, аудит оруулах хэрэгтэй, санхүү, татварт өргүү гэсэн бичиг гэл ингээл мэдээж чуулган юм болохоор үйл ажиллагаа ингээд өргөжөөд явж байгаа болохоор татварт бас тодорхой хэмжээний жижиг хэмжээний өөр байсан болохоор нөгөө өргүү гэсэн бичиг гаргаж өгөхгүй. За тэр өөр ширээдүүлэн чуулган бүтэн 2025 оны турш ямар үйл ажиллагаа явуулав, ялангуяа нийгэмд хамааралтай ямар үйл ажиллагаа явуулав, бүтэн жилийн тайлан бичнэ. За мэдээж санхүүгийн албанд аудит орно, хизээ хэдэн төгрөг хэрхэн хаана юунд зарцуулсан, падан хаана байна, нөөт нь хаана байна гэх ингээл энэ мэдчлэн үйл ажиллагаа маань явж байгаа. Мэдээж чуулган жоохон хүрээгээ тэлэх тусам өсөх тусам хуулийн дагуу шаардлагууд өндөрсөж байгаа тийм ээ. Бид нар өмнө нь ингээд жижигхэн бараг багтаа тэрүүхэн тэндээ аудит бол ер нь бараг тоож орохчгүй. Дансаар нэг мөнгө орж гарсан ч юм байхгүй нойлуулж гисэн. Иймэрхүү байдалтай байдаг байсан бол одоо бүх юм ингээд жигдрээд ирэхээр бүгд ингээд хуулийн дагуу өөр байранд очиж байгаа. Тэгэхээр бид нар яалтчгүй Монгол улсын иргэн, Монгол улсын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага сүм чуулган гэдгээрээ санхүүгийн тайлан тооцоо. Тэр нь аудит орно гэдэг чинь бүтэн жилийн нэг төгрөг, нэг мөнгөч алдахгүйгээр тийм ээ санхүүгийн байгууллага бүгдийг шалгана шүү дээ тийм үү. Жил болгон аудит орох шаардлага манай захиргаанаас төрөлсгөөс тавьсан учраас аудит орно. Мэдээж аудитын дүгнэлт маань гарсан. Тэгээ санхүүгийнхаа бас цацаадуудыг их баярлалаа гэж хэлмээр байна. Ямар ч юу ингэж сэтгэлээрээ өгчилж байгаа тийм ээ. Бид нар ихтэй цалин хүсэж байхгүй. Гэхдээ дүү маань санхүү тайлан тооцоо тийм ээ. Аудит бол асуудалтай бол удаа шүү дээ тийм үү. Гэхэд аудит нэг 2-3 хоногийн дотор л аудитын дүгнэлт гараад ирэх жишээ. Мэдээж энийг хийхин тулд зүгээр л тэр өдрөө хичээчих биш. Бүтэн жилийн турш хариуцлагатай ажиллаж ийж санхүү тайлан тийм ээ удирдлын тайлан бүгдийг хариуцлагатай ажиллаж ийж энэ аудит гэж айхтар газрын дүгнэлт гардаг тийм үү. Би бодсон дараагийн удирдагч нар тийм ээ манай шинэ өсвөрийнхнээс дараагийн залуу пасторууд сүмээ авч явахын тулд ямар их хариуцлага үүрэх ёстой вэ гэдгийг ухаарах тэр өдөр чуулганд маань бас нэгэн шинэ төрлийн дарууслын гэмшлийн мод ургах байх гэж найдаж байгаа. Яагаад тэгэхээр удирдагч хүний үүсгэн байгуулж байгаа хүний барилга байшин хичээж байгаа тэр хүн пастрын үйлчлэлийг зүгээр энд сууж байгаа хүн энгийнээр ойлгочих зүйл биш үү. Яагаад гэвэл сүнслэг хариуцлага байна, нийгэмд хариуцлага байна, гэр оронд хариуцлага байна, үйлчлэлийн хариуцлага байна, үгийн хариуцлага байна. Тэр дундаа хамгийн хариуцлагатай нь үгийн хариуцлага. Бид нар Бурхны тухай, миний тухай хүн худлаа ярихад яаж эмзэглэдэг вэ? Намайг гүжирдээд юм уу? Миний бодоогүй бодсон юм шиг ярихаар бидний хувьд ямар онцгой сэтгэл төрдөг вэ? Тэгэхээр номлогч хүн, удирдагч тэр тусмаа үгийн үйлчлэгч хүн Бурхны тухай буруу ярихаар Бурхан ямар сэтгэл төрдөг. Тэгэхээр тэр үгийг судлахгүйгээр зүгээр л нэг ишлэл уншингуудаа зүгээр л нэг ном сургалт семинараас авсан хэдүүгээ эвлүүлж ярина гэдэг бол өнөөгийн 21-р зууны Христ итгэлд бол тийм зохистой биш болсон. Яг нь бид нар өмнө нь 90-ад оны үед тийм ээ ингээд яриад яваад иж болдог байсан тийм инрэл нэгүслийн ивэл үе байсан бол одоо эзэн буцаагаад яг Канаанд орсон Израильчуудаас хариуцлага нэгж байгаа шиг өнөөгийн үгийн хүмүүст яг энэ хариуцлага энэ загламыг үүрүүлэхийг хүсэж байна. Би тэгж бодоогүй шүү дээ Ямка гэвэл яах вэ? Бурхан бол ийм гэсэн чинь үгүй шүү дээ. Ямка би тийм биш шүү дээ гэвэл яах вэ?
Энэ бол эзний өмнө үүрч байгаа загалмай. Үүнд гаргах цаг хугацааны хажуугаар Библийн уншаад Йошуа, Калеб, Зелофехад, тэдний 5 охин Хогла, Милка, Ноа, Тирза, Тимна тэгээд цаашаа яваад болж байгаа тийм ээ Йошуа болон тахилч Элизагийн тухай, тэнд гарч байгаа удирдагч нарын тухай, Йосеф овг, Манасе овг, Ефраим овг, Юда овг, Йосефийн алдсан алдаа түүний хүү 2 оноо тэд нарыг өрөөсөн Яаковын өрөөл Ребека, Рут гэд энэ хүмүүсийн тухайд бясалган бодохдоо хин нэгэн байгууллагын үүдэнд суугаад дарахт нь нэгтлэнд нь загнуулах, өглүүлэх, байж чи нанаа сууж гэдэг тэр оршихугаас гараад дахиад үгээ үйлчлэлд орно гэдэг бол амархан биш үү? Энийг хийж үзчихэж ойлгоно. Олон хүн хийж үзэх болтугай гэж би ерөөж байна. Энэ юу гэсэн үг юм гэхээр энэ чуулганаас олон тэргуун пасторууд гараасаа зөв, шудраг, ариун, санхүүгийн сахилга бат өндөртэй, хариуцлагатай өлсөж үхчихсэн ч эзний өргөөний ширхэг зүүнд ч хуруу хүрдэггүй, шунан харахаас ч эмээдэг тийм ариун пасторууд, тийм ариун өдөртөгч нар бидний ирээдүйн өсвөр хүүхдийн цуглаанд хэдийнэ бэлтгэгдэж байгаа гэж би эзний нэрээр ерөөж бас итгэж байна. Амен. Тэр нь та нарын маань хойч үр хүүхэд байх болно. Амен. Бид нэр 16 17 дугаар бүлгэрөө орсон. 16 17 дугаар бүлэг бол ойлгоход тийм амархан бүлэг биш. Йошуа номын 16 17 гэдэг бол баахан бидний мэдэх мэдхгүй хот, дүүрэг, аймаг, сум, багийн нэрс гардаг. Бид нар өнөөдөр Монголдо байгаа хот, дүүрэг, аймаг, сум, багийн нэрсийг цээжлэхэд хэцүү байхад одоо болтол би тээвэрчин хашаат хушаат гэж манараад ахад тийм ээ энд бараг 10 гаруй жил болчиход манараад ахад энэ олон Палестин, Юудэ, Израилийн газар нутагт баг, сум, дүүрэг, хот энэ жижиг газруудын нэрсийг цээжлэх гэдэг бол хэцүү. Нөгөө тэгвэр яагаад хэцүү вэ гэвэл эдгээр нь тэр олон жилийн өмнө тийм үү 2000 гаруй жил өмнө 3000 төгөхөөр 2500 жилийн өмнө байсан энэ хот суурингууд чинь нэр нь өөрчлөгдөн. Даа хүрээ байсан Улаанбаатар өнөөдөр Улаанбаатар болчихно, тийм ээ. Бурхантын хөндий байсан газар Дархан болчихно. Энэ нэрнүүд нь он цагийн юунд хувьсаад өөрчлөгдөж гинт хотууд нь хоорондоо нэгдээд дахиад өөр нэртэй болчихно. Дүүргүүд нь хоорондоо нэгдээд дахиад шинэ нэртэй болчихно. Бид нар чинь Хинтивэ чинь ямар нэртэй болчлоо? Чингис хот болчлоо. Чингис хот ингээл өөрчлөгдөж явж. Энийг бид нар олж мэдэхгүй учраас 15, 16, 17 дугаар бүлгийг ихэвчлэн багш нар яадаг вэ гэвэл бие даалт өгчдөг байхгүй. Манай сургууль библийн сургууль нэг багш сууж дээ. Нэг байтугай хүмүүс байгаа шүү дээ. Та нар тэгдэг үү? За ийм ном сэдвтэй номнуудыг уншаарай. Ийм Ефрат тэдэн хуудас тэдэн үсгтэй тийм үгтэй Ефрат биччихээрэй гэд бие даалт өгöd тараач. Яг тэгэхээр энэ үнэхээр залхмаа. Гэхдээ бид нар удаан жилийн турш удаан судалж ойлгохыг хүсэж тийм үү. Та нар зөвхөн нэг хичээл бэлтгэхийн тулд нэг эзний өдрийн номлол бэлтгэхийн тулд 16, 17 дугаар бүлгийг хамгийн багадаа 50-аас 60 уншаад өдөрт тэгээд бодоод шүнжэнгөө бодоод Йошуа ингэж хийсэн юм байна. Йосеф овгийнхан ингэж хийсэн юм байна. Ефраим Манасе энийг голсон юм байна. Энэ дээр асуудалтай гэж бодсон юм байна. Юда ингэсэн юм байна. Калеб ингэсэн юм байна. Зелофехад ингэсэн юм байна. Зелофехад чинь Шихимийн удмын хүү юм байна. Зелофехадын 5 охин энэ Хогла, Милка, Тирза, Ноа тийм ээ энэ 5 охин ийм учиртай охтууд байсан юм байна. Толгой номны 49 дээр очихоор энэ 5 охин чинь өсвөр наснд байхдаа итгэлийн ийм тэмцэл Мөсед гаргаж ирсэн юм байна. Тухайн үед Мөсе дахилж Ааронаар ингэж өрөөж өгсөн юм байна. Энэ болгоныг бодно. Тэгээ бодсоор маргааш нь өглөө гараад албан байгууллагуудын гисэн зөвшөөрөл, гарын үсэг, сүмийн сонголт ингээд багийн засаг даргаасхуулаад гойж түүж явсаар буцаад гэртээ ирээд дахиад 50-аас 60 удаа уншина. Дахиад бодно, заримдаа зүүдлэн ингэжээж тэн дунд байгаа сүнслэг нууцыг бид нар хүлээж авдаг. Тэгэхээр бид нар Библийг ойлгохгүй юм чинь гээд хайчиж болохгүй. Ойлгох учраас Бурхан ариун сүнсний онгодоор бичсэн байна.
Тийм учраас бид нар 16, 17 дугаар бүлгийг алгасахгүй бид нар үздэгээрээ үзэх болно. За хамгийн түрүүнд би 16 дугаар бүлгээс эхлээд та бүхэнтэй ярьж явъя. Уншаад явахаар угаасаа ойлгохгүй. Та нар харах уу? Би 1-3 уншаад явъя. Йосефийн хөвгүүдэд шавгаар ногдсон газар нутгийг тоочвол Ерихогийн дэрэгдэх Йорданоос буюу Ерихогийн усны зүүн тгээс эхэлж цөлийн зүүн талаас Бэтэлийн уудархаг нутаг өвд өсөд Бэтэлээс Луз руу явж Атарот дахь Архиогийн хил хязгаар руу үргэлжлэв. Баруун талаараа Яфлетчүүдийн нутгийг уруудан доод Бэтэл хорооны бүс нутаг бол Гизер рүү хурч тэнгист хүрээд тэнд төгсөж байна. За юу ойлгож? Хэцүү байгааз баахан нэрсэл гарч байгааз бид нар энэ дундаас олон зүйлийг ойлгож байна. За энд нэрлэгдэж байгаа хэд хэдэн нэр гарна бидний өмнө сонсоогүй. За Йосефийн хөвгүүдэд шавгаар ногдсон нутгийг тоочвол. За шавганы тухай бид нар ярьсан тийм үү? Тэр үед Бурхны эрен үе үг Библийн үг 66 ном бүрэн биелэлээ олоогүй байсан учраас хоёр дахь шалтгаан нь special revolution буюу Есүс Христ аврагч Месиа энэ дэлхий дээр ирж сүүлчийн төгс тахлыг хургуулж өргөгдөөгүй байсан учраас Бурхан шавгаар өөрийн хүслээ ард түмэндээ хилдэг байсан гэсэн үг. Шавг хаяад тэрнийх нь хариу нь Бурханы хүсэл байдаг байсан. Өөрөөр хэлбэл шавганы хариуг Бурхан өөрөө удирддаг байсан гэсэн үг. Та 2 шавг бариад казинод ороод 2 зураг буулгахын тулд залбираад шийдвэл тэр үед яах байсан бэ нэ? 2 зураг буулгаж өгөх байсан гэсэн үг. Харин өнөөдөр ингэж болох уу? Өнөөдөр итгэлийн ирэх үе. Өнөөдөр итгэлийн ирэх үе гэдэг нь Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн Месиа. Энэ дэлхий дээр Бурханаас хүн төрлөختөнд өгөгдсөн 2 revolution буюу илчлэлт байна. Эхнийх нь natural revolution. Энэ бол байгаль дэлхий, энгийн илчлэлтүүд. Та тэр сүрлэг хад, мод, нар, сар, салхи, шуурга, далайн давлгааг харахаар өөрөө ирэхгүй бүтээгч Бурхан заавал байгаа гэж бодно. Энийг энгийнээр тайлбарласан байд. Та хөдөө шарын голт ч юм уу үгүй бол энэ Евро голын хэрэг дээр нэг гараа загасчлаад амарч л дээ. Тэгээд ах маань юу болж? Алтан Rolex цаг. Rolex цаг чинь $17,000-оос $450,000 хүртэл үнэтэй шүү дээ. Тэр бом гаруй төгрөгийн үнэтэй. Алтан Rolex цаг ороод та юу гэж бодох вэ? Би нэг жоохон бие муу болохоор хүмүүс гэр барьчих. Би чи нөхөр Баттэлгэр ахаа ёо. Баттэлгэр ахын нэрийг мартна гэж бас танаа бас тэр ирүүл биш жоохон шар хад руу төгцсөн байгаад Баттэлгэр ах юу гэж бодох вэ? Энэ ямар гоё байгалийн бүтээл вэ гэж бодох вэ? Тэр нарийн зохицолтой байгаль бүтээхгүй. Тэр хүн бүтээснийг та тэртээ тэргүй мэддэг шиг энэ natural revolution гэдэг бол Давидын ойлгосон зүйл. Нөгөө нар сар одоо эзнийг магтах тун дуулж байгаа нар сар одоо байхгүй. Тэнгэрийн нисэх шуудаа эзнийг магтах тун хизээч шувуу алтан нармантхаас дуулж нисдэггүй. Далай тэнгисийн загас нар эзнийг магтах тун. Далайн давлгаа эзнийг магтах тун гэдэг нь бүтээгч гарцаагүй байгаа гэдгийг бид нар бодож чимээгүй цаг хийж quiet time гаргаж байгаль ертөнцийг харуул тэртээ тэргүй та хүссэн хүсээгүй мэдэрнэ. Харин хоёр дахь нь special revolution буюу онцгой илчлэлтийг Бурхан өгсөн. Энэ нь хоёрхан зүйл байна. Нэг нь бидний уншиж үзэх дуртай Библийн ном. Энэ бол Бурханаас өгсөн төгс хөлгөн судар. Хоёр дахь нь аврагч эзэн Месиа Бурхан өөрөө хүний дүр төрхийг өмсөд дэлхий дээр ирж сүүлчийн бөгөөд хязгааргүй төгс тахлыг эзэнд өргөсөн тэр ирүүл бол. Энэ хоёр онцгой илчлэлтийг харуул бид нар бас Бурхан амьд бөгөөд Бурхан байгаа гэдгийг ойлгож ухаарах боломжтой байна. Ойлгож байна. Яг энэ утгаараа одоо бидний уншиж байгаа энэ нөхцөл байдалд шавг хаях талаар бодох юм бол энэ хоёр онцгой илчлэлт өгдөөгүй учраас Бурхан юу гэж тушаасан гэвэл та нар Библийг унших гэхлээр Библи бүрдээгүй. Та нар Есүст итгэх гэхлээр Месиа ирээгүй байсан учраас шавг хай. Хариуг нь би гаргана. Түүгээр асуудлаа шийдэж тушаасан байна. Харин өнөөдөр яана гинөө? Шавг хаяад асуудлаа шийдээд ивэл болно гинөө? Үгүй гэсэн. Өнөөдөр Бурханы хөлгийн судар төгс байдал болсон учраас Библиэс Бурханы хариуг олно.
Бурхныг тунгаан бодож Бурхны хүслийг мэдэрдэг цаг үе ирсэн гэсэн. Харин энэ үед бол тэдний шавх хайсан. Гэхдээ энэ дээр бичигч маань ингэж хэлчихэж байгаа. Йосефийн хүүгүүдэд шавгаар ногдсон газар. Йосефийн хүүгүүдэд. Энэ Йосеф овг гэж байдаг билүү 12 овг амьд? Байхгүй шүү дээ. Йосефийн хүүгүүдэд шавгаар ногдсон гэдэг нь түүний хоёр хүү Манасе овг, Ефраим овгийг бичигч маань бөөндж нэг болгоод хэлий явчихж байгаа. Дахин Манасе овг, Ефраим овг, Манасе овг, Ефраим овг гэхийн оронд юу гэж байна? Йосефийн хүүгүүдэд шавгаар ногдсон газар. Юу вэ гэвэл шавг гэдэг чинь Бурхны хүсэл. Йосефийн хүүгүүдэд Бурхны хүслийн дагуу оногдсон газрын тухай бичигч маань өгүүлж байгаа. Бурхны хүслийн дагуу. Энийг та санаад яваарай. Ингээд тэн дээр Лут, Атарот, Архек хэмээх газрууд гарч байгаа. Эдгээр мөн бүгдээрээ Канаан үндэстэй. Бид нар Канаан үндэстнийг нөгөө Аморчууд, Хитчүүд, Перизчүүд, Филистчүүд, Ебусчүүд гэж хардаг бол нөгөө хамгийн том 7 үндэснийг Канаан юм байна гэж хардаг бол тэрнээс гадна зөндөө олон жижиг үндэстнүүд байсныг нэрлж өгж байгаа. Тэр нь юу юм гэхлээр саяны гарч байгаа Лутчууд, Атаротчууд, Архекчүүд. Өөрөөр хэлбэл жижиг үндэстэн боловч Канаанд орно. Энийг Бурхан хизээ Канаанчууд юм шүү. Та нар устгаж үгүй хийх ёстой юм шүү гэж тушаасан бэ гэвэл Эхлэл номны 10 дугаар бүлэг дээр эднийг бүгдийг нэрлсэн байна. Авраам чиний үр удам очих газар бол ийм үндэснүүд гэж нэрлэхдээ Ебусчууд, Филистчүүд, Хитчүүд, Перизчүүд, Аморчууд, Амончууд гэж ахта дунд нь Лут, Атарот, Архегийг бас дурдсан байна. Энэ дээр Канааны бүх үндэстэн орж байгаа. Тэгэхээр энэ үндэстнүүдийг Израиль яах ёстой байх нь? Үлдэн хөөж газар нутгаа чөлөөлөх ёстой үндэстнүүдийн нэрсийг дурдж өгч байгаа гэсэн бичигч маань. За нөгөө тэгвэр бид нэр энэ дээрээс доошо гүйлгээд хараад энэ дээр хамгийн сүүлд хавцаа ингэж гарч байгаа. Харин тэд Гизерд амьдарч байсан. За би 9-с уншия, 9-10-ыг уншия. Мөн Манасегийн хүүгүүдийн өвийн дотор Ефраимийн хүүгүүдэд хуваарлагдсан бүх хот нь тосгодынхаа хамт Ефраимийн өвн болно. Харин тэд Гизерд амьдарч байсан Канаанчуудыг хөөж гаргаагүй учраас Канаанчууд Ефраимийн дотор өнөө хүртэл амьдарч албадлага дор зарагдсаар байна. За юу өгүүлж байгаа юм гэвэл энэ Гизер хэмээх газрын тухай ярьж байгаа. Гизер. Тэд нэр өв болох газараа авцсан байгааз аваад яах ёстой байсан гэхээр бүрэнгүүц цэвэрлэх ёстой байсан. Бид нар өнгөрсөн хугацаанд манай залуу гэр бүлүүд маань эзний хөвөлөөр бүгд шинэ байртаа болцгоосон тийм үү. Байраа авангуудаа шууд ханцуугаар шумдаад сайхан орж унтъя гэдээ яваад орцсон уу? Үгүй шүү дээ. Бүгд засварт орсон шүү дээ тийм үү. Авжурын соли, эмүүлсти, ободи, хултаасли өөрсдөө ороход бэлдэж шүү дээ. Ингээд баг сарын дараа дааш гахлагчаас орсноо ахын төгс засвар дуусаагүй нэ гэж явж. Бүтэн сар засвар хийгээд одоо бэлэн боллоо гэд нүүж ордог шүү дээ. Зүгээр байр авахд. Тэгвэл энэ газрыг авсан Израильчууд яах ёстой байх нь? Газрыг аваад тэнд байгаа үлдсэн Канаанчууд байгаа шүү дээ. Энэ чинь нүүдэлчин улс шүү дээ, тийм үү? Нүүдэлчин улс чинь нэг дор бөөгнөрүүд байж ахгүй. Нэг хотыг сүйдлээд дусчлаа гэж болохгүй. Энэ тэндгүй байгаа. Хөдөө, хээр, уулын аманд, өвөлжөө, хаварчаа, намарчаа бүгдээрээ саахалдаараа амьдарч байгаа. Тэр болгоныг яах ёстой байсан гэвэл газар аваад цэвэрлэх ёстой байсан байхгүй Бурхны тушаал. Бүгдийг үлдэн хөөж устгаж цэвэрлээд зөвхөн Бурхны ард түмэн байх ёстой байтал эдгээр газараа авангуудаа сэтгэл амраад яасан гэхээр харин тэд Гизерт амьдарч байсан Канаанчуудыг хөөж гаргаагүй. Учир нь Канаанчууд Ефраимийн дотор өнөө хүртэл амьдарч байгаа тухай бичигч маань өгүүлж байгаа. Яагаад ийм гоё хамлалтын газар авж байгаа ийм гоё сэдв биччихсэн сүүлд нь жоохон онцгой мессеж үлдээж байна. Өнөө хүртэл тэд нар Гизерчүүдэд тусдагсан. Тэнд Гизерт амьдарч байсан. Энэ Гизерт амьдарч байсан Канаанчууд тэдний албадлага зарцуулсан гэж байна. Яагаад гэвэл эдгээр хүчтэй байх үед энэ Канаанчууд амьд үлдээд тусалж татвар төлдөг ч юм уу зарцын ажил хийж исэн бол дараа нь энэ үлдсэн Канаанчууд Израилийн мөнхийн дайсан. Эдгээр хэдий хүртэл өнөө хүртэл гэдэг нь хэдий хүртэл амьдэрсэн гэж Бурхны амлалтын газар харь үндэстнүүд устдах ёстой үндэстэн Соломоны үеиг хүртэл эннээс хойш чинь шүүгчдийн үе 12 шүүгч буюу 12 хүний амьдралыг та зүгээр 100 насаар бодоход 1200 жил өнгөрч байгаа. Ингээд Давид Саулын үе, дараа нь Давидын үе, дараа нь нөгөө мэрэгэн цэцэн Соломон хааны үе ирэхэд энэ Гизерт байсан Канаанчууд Гизерээ Канаанаас чөлөөлөөд авцсан байна. Хизээ Йошуа Гизерийг Канаантай тэр чигээр нь бүтэн эзлээд
өөрийнхөө үр хоочтой өгсөн боловч тэд нар бүрэнгүүц цэвэрлэхгүй үл тоосон учраас тэндээс хойш гизээрчүүд дахин шүүгчдийн үед дайцсаар байгаад дахиад тусгаар тогтноцсон. Нөгөө амлалтын газараа яасан бэ? Буцаагаад тавиад туудсан байсан гэсэн. Энэ нь Соломоны үед хэрхэн хязгаар гардаг байгүй. Соломон хаан чинь маш баян мэрэгэнцсэн хаан байсан. Маш олон хурим хийсэн хүн шүү дээ, тийм үү? Мянган их нэртэй ихээр Багдад мянган удаа хурим хийсэн байна. Ингээд Соломон нэг удаа фараоны гүнжтэй хурмаа хийсэн байхгүй. Египтийн хаан фараоны гүнжтэй хурмаа хийсэн. 1-р хаад номны 9-р бүлгийн 15-16 дээр би та бүхэнд уншиж өгье. Соломоны тухай гарна шүү дээ, тийм үү? 1-р хаад 9-р бүлгийн 16, 17. 15-16 шүү, би та бүхэнд уншиж өгье. Эзний өргөө өөрийн гэр Мило, Иерусалимийн хэрэм Хазор, Мегидо, Гизер зэргийг сэргээн байгуулахад Соломоны дайчлан ажиллуулж байсан албадлагын ажлын тухай өгүүлье. Бичгч маань хэлж байгаа тийм үү? Гизер гарч ийн үү? Гизерт амьдарч байсан. Ингээд Египтийн хаан фараон өгсөж яван Гизерийг эзэлж аваад галдан шатааж уг хотод амьдарч байсан Канаанчуудыг хүүс тэмтрэн уг хотыг Соломоны эхнэр болсон охиндоо хурмын инж болгон өгсөн ажээ. За, энэ Израилийн газар нутаг байсан юм. Хэдийнэ Гизер Соломоны үед яасан бэ? Йошуагийн үед үгүй боловч Соломоны үед Гизер нөгөө үл тоосон эднэр тэртээ тэргүй энүүгээрээ байж л байх юм чинь гэд орхицсан Гизер нь дахид тасраад бие даасан Канаан үндэстэн болцсон байхад нь хэн очиж устгаад буцаагаад Израиль бэлгэлсэн гэж байна. Фараон хаан очоод тэднийг галдан шатааж бүрэн устгаад дахиад буцаагаад Соломоны үед Израильд эргэж ирж байгаа. Уул нь Йошуа эзлээд өгөхөд тэднэр цэвэрлэв. Эднэр яасан бэ гэвэл Соломоны үеийн дараанаас Йошуагийн үеийн дараанаас өөрчлөгдсөн. Удирдагч хүн ямар чухал вэ гэдэг энд харагдана. Эднэр яасан бэ гэвэл Йошуаг амьд байх хугацаанд 70 ахмад ахлагч нар амьд байх хугацаанд эзний дахилж Элизар амьд байх хугацаанд эднэр яг боос шиг, яг нохоо шиг, гөлөг шиг амьдэрсэн гэсэн үг. Эднийг ер нь устгах хэрэг байна уу доо байж л үедээ эдгээр нэр яаж чадахгүй мэн дэндүү ч үгүй юм байна гэхээр чимээгүй амьдарж хагаад яг Йошуаг нас барах үед дахилж Элизар нас барах үед нөгөө 70 ахлагч нар нас барах үед эднэр үр хооч руу босч ирж байгаа. Одоо эднэр яах вэ? Йошуа байхгүй юм чинь. Одоо эднэр яаж чадахгүй Йошуа өгсөн юм чинь. Одоо дайрыгээд Йошуагаас хойш үлдсэн Ефраим Манасе овгийнхэн лөө, Йосефийн овгийнхэн лөө зогсоо зайгүй дайсан. Шүүгчдийн үеийг дуусан хэдэн 100 жилийн турш дайсаар байгаад дахид тусгаар тогтноод дахиад устгах ёстой Канаан үндэстэн тусгаар тогтноос улс болчихж байна. Энэ бол удирдагч хүн ямар чухал вэ гэдгийг харуулж байна. Тэднийг амьд байхад олон хүмүүс нүр бууруулан даруй царайлцгаадаг. Олон хүмүүс Гизерчүүд шиг зан гаргадаг. Гизерт бүү Канаанчууд шиг зан гаргадаг. Гэхдээ үгүй болсных нь маргааш тойнд чинь багтамгүй Гизерчүүд, Канаанчууд, олон ургалж үзэлтнүүд, олон удирдагч, мэрэгэн цэцэн хүмүүс борооны дарах бөөг шиг гараад ирдэг. Яагаад? Яг Гизерт байгаа Канаанчууд шиг. Йошуа өгсөн юм чи. Одоо үр хойч яавал гэж. Одоо миний ээлж гэж хэлж ирдэг гэсэн. Энийг үл тоосноос болоод үр хойчтой мөнхийн дайсан бэлдээд өгчөж байгаа. Тийм байгаа. Энэ биднэрт юу хэлж байна? 16 дугаар бүлэг биднэрт юу хэлж байна гэвэл өнөөдөр амьдрч буй итгэлийн амьдралдаа жижиг зүйлсийг үл тоохоос эхлээд ирээдүйд чинь гайруулах нүх онгорхоо сүмэрхий үлдчихэд гэсэн. Өнөөдөр би өсвөрийнхнийг цуглааны өмнө загнасан. Магтаал, дэмжиж, туслая. Бүх талаар тэргүүн пастрын хувьд би та нартай хамт байна. Гэхдээ та нар битээ тэр ширээн дээгүүр бүгд нэг аяхтай кофе ууж аяга хайж яваад байгаач. Битгий хатцсан борцог хатаагаад байгаач. Битгий энэ дээр мөлчтсөн шагаа байгаач. Пастор нь бүтэн сайн болгон та нарын тарьсан тэрийг чинь цэвэрлэх гэж энэ утаснуудыг оронд додомдоод эндээс ч гитараа татахтаа нэг утсыг татаж бөөнд нь багцалсан утаснуудыг эмх замбраагүй болгоод тэрэн дээр нь цэнгэгч орж ирж арчихтаа бүр гоё болгоод тэрийг нь бүтэн сайн болгонд би ирээд шалаар мүлхэж бүгдийн шинээр залгаж зэгцэлнэ гэдэг бол пасторд хэцүү байна. Би жоохон ядраад. Би хаяа жоохон ядарч болох уу? Би хаяа жоохон муу байж болох уу? Би хаяа жоохон сул дорой байж болох уу? Ингэж ажилласан. Тэгингээ би юу хэлсэн гэвэл ирээдүйд та нар
үнэхээр сүнслэг мундаг удирдагч болмоор байвал ийм жижиг зүйлсээс. Энэ бол Христ итгэлт ёс зүй. Та мундаг номлогч, мундаг пастор, жинхэнэ бурхны хүн болмоор байвал өглөө босоод ороо засгаас эхэл. Шүдээ угаахаас эхэл. Жижиг зүйлс. Та үл тоовол ирээдүйд гайвар. Яг гисэрчүүд шиг. Эднэрийн хувьд гисэрчүүд Йошуаг амьд байх хугацаанд үнэндээ устгаад хөөчийг их шаардлага байхгүй хинч биш гисэрчүүд байсан байхгүй. Үнэндээ нүдэнд нь ч өртөхгүй юу эднэр лөө сэлэн барьж далаахан битээ зоригтой ихцэлж чарж чадахгүй байсан канаанчууд Йошуагаас хойш, Элизараас хойш гинт босч ирээд тусгаар тогтнож байгаа. Тэгээ зүгээр тусгаар тогтночихгүй мөнхийн дайсан нь болж байгаа. Дахин филистичүүдтэй нийлнэ, Амончуудтай нийлнэ, Аморчуудтай нийлээд хүч хавсраа дахин Израилийг довтолж байгаа. Юунаас болж ивэл энэ жижигхэн зүйлийг үл тоосноос. Ойлгож байна. Тийм болохоор би байна ёс зүй ярь. Ядчил утсаар ярих та. Та нар Христчийн ёс зүй утсаар ярихад хүртэл байдаг гэж мэд. Утсаар ярихдаа бити юу мэдэж. Самун басна. Хүн утсаар залгасан бол авч амжихгүй бол хариу хэлжээ. Ийм ажилтаа учраас амжихгүй нэ. Хариу хэлж амжаагүй бол заавал эргээ залгажээ. Сайн байна уу? Та над руу залгасан байна. Юу болсон? Яасан бэ? Би ийм ажилтаа авч чадсан. Дээр нь утсаар ярихдаа бити спикер дээр ярьжээ. Зарим нэг дүлийн хүмүүс. Хажууд нь байгаа хүмүүс би зөвхөн тэр хүнд one to one хоёр хүн хоорондоо ярих гэж тэр хүн бит хоёрын хоорондын харилцааг өрнөх гэж би нэг л дугаар руу залгахад нэг дугаараар 5 харуулаа сонсоод байвал шудраг. Энэ зүг биш шүү дээ. Ажиж шуудсан зүг биш. Тэгээ тэрнээс болоод асуудал гарсан. Зүгээр утсаар ярихад чинь Христчэн ёс зүй гэж байдаг. Тэр хүн надад юу хэлэх гэсэн бэ? Яг надад зориулж. Тийм учраас яг миний дугаар руу залгаж чинь гэсэн. Тэгээ тэр хүн тийг ярих гэсэн. Энэ бол Христчэн ёс. Ойлгож байна. Гизер гэдэг бол зүгээр л нэг орхигдсон Канаан биш. Өнөөдөр ч бидний амьдралын талбарт байгаа Канаан. 11-ээс өргөлөөс сүмдээ зориултаас сүмийнхээ эзний өргөөнд болжгүй үйл явдлуудаас энэ зааланд яагаад хүүхдүүд орж ирэхэд яг тоглох ёстой цагт нь бүрэн чөлөөт тоглуулад бусад цагт нь бөмбөгөө хурааг загнадаг гэж бодож. Яагаад энэ зааланд аяг хатцсан боорцог янз бүрийн энд тарьсан хог утаснаас болоод би ингэж их нэрвддэг гэж бодож. Бид нар хагасаа болгонд нэг хэсэг манай библийн сургууль библийн хичээл үздэг байсан. Тэгэхээр манай хаалгыг эвдчин, нойлын цоожийг эвдчин, аяг хаглаад тавьчихна, халтардуулаад тавьчихна, янз бүрийн гэрэл чийдэн эвдээ тавьчихна, машины маань ядчил бариулыг хуглаад тавьчихна. Тэгэхэд би нэг ч удаа ахлагч нарт болон өсвөрийнхэнд ууралж байгаа. Яагаад? Зүгээр л Нямка гэд хүний оромж учраас. Харин энэ зааланд яагаад би ууралдаг вэ гэвэл энэ бол миний хайртай итгэн биширч хүндлэн дагдаг Бурхны хүндтгэлийн өргөө учраас. Би өнөөдөр дахиад хэлсэн. Та нар бузралмаар байвал тэр хоол моолоо идээд хамаагүй хаяад орд дэрэн доогоор хогоо хийгээд нойлын өрөөний хаалга эвдлээд цонх хаглаад миний машины бариулыг хугалж яавал гараж мараш эвдэлж хинхэлж сүйдэг манай гэрэг очиж сүйдэг. Тэгвэл пастор нь уурал. Харин эзний өргөө бол үгүй шүү. Хана пастор. Үгүй шүү. Энд бид нар хариуцлагатай байна. Би гэртээ тийм олон зүйл болоход нэг ч гомдолж гоншинж ганцын ч загнаагүй. Гэхдээ энд бол өөр. Энэ бол Нямка мэтийн хүний гэр орон төдий зүйл биш. Энэ бол эзний ариун өргөө. Энд хүмүүс эдгэрэх ёстой. Энд хүмүүс шинжлэгдэх ёстой. Энд сул дорой хүн хүчрхэгжих ёстой. Энд ганцаардаж шаналсан хүн эзэндээ тэрвэрлэх ёстой. Энд сүнс байх ёстой газар. Тимээс аяг тавгаа хураа. Тимээс бити энд идэж үү. Бити энэ заалыг муухагаар ашигла. Ойлгомжтой. Хэрвээ юм эвдэж сүйтгэмээр байвал пастор юу захлаа? Манай дээр би юу ч хэлэхгүй. Та нар дуртайгаараа эвдэж сүйдэг. Харин энд бол үгүй. Тэр тусмаа энэ өрөөнд энэ зааланд гэсэн. Ойлгомжтой. Энэ бол бид нар гизерчүүдээс, канаанчуудаас Библийн үгийн дагуу болгоомжилж байгаа юм.
Бид нар энд эрүүл сүнс байх ёстой. Ариун сүнсний ажил явагддаг байх ёстой газар учраас бид нар түүний оршин тогтнохыг зүрх сэтгэл сүнсээр ёс зүйтэй хүлээх ёстой. Тэр нандин газар бол энэ газар. Энд архич нь ямко орж ирээд архинаас гарах ёстой газар. Энд хүчирхийлэгч нь ямко орж ирээд даруусан угаагдаж гимшин уйлах ёстой газар юм. Энд тамхич нь ямко орж ирээд тамхиа хаях ёстой газар юм. Энд худалч нь ямко орж ирээд гимшээд үннийг мөшгөх ёстой газар юм. Энд шархалсан сул дорой ямко орж ирээд идэгрээд эзнээс зуураад гарах ёстой газар юм. Тийм учраас тэр оршихуй энд бүрэн төгс байхын тулд хүн бүрийн зална эзний өмнө ёс зүйтэй байх ёстой. Мэдээж хүүхдийн цуглааны хүүхдүүдэд би юм хэлэхгүй л дээ. Тэдний чинь бурхан ойлгоч. За энэ жоохондоо ингэж ийг харин ухамсартай бид нарыг бол эзэн харж байгаа. Тэр бол рой хардаг эзэн. Зүгээс ч харах биш миний бодол, санаа, зүрх сэтгэл, чүмэг, цус, ДНК-г нэвт харж байгаа эзэн. Тэр эзний өмнө би сүнслэг ёс зүй бас бүрэн дааж мөрдөх шээ. Амен. Тийм учраас бичгч маань тэд нар гизээлчүүдийг үлдээсэн юм аа. Энэ Соломон хүртэл үргэлжилсэн филистичүүдийн дайн, гизээлчүүдийн, канаанчуудын дайн бол үнэндээ хинээс болсон гэвэл баяраа өөрөө ширээнээрээ сунаад тархиа агардсан байлаа гэдэг шиг тэд нар өөрсдөө л хөөхгүй үлдээчихсэн учраас насан турш үр хойчд нь гайвалж ойлгож байна. Ингээл 16 дугаар бүлэг дуусчих. Амар байна. Мэдээж Библийн хичээл бол уртаар нь л доо. Гэхдээ үндсэн биднэрт өгж байгаа мессеж. 17 дугаар бүлэг их уртаа. 17 дугаар бүлэг үргэлжлээд явахдаа олон зүйл үргэлжлэн. Гэхдээ энд нэг өөр дали юм гарч байгаа. Та нар далигээд дахин яриад хахад пастор Библиэс дандаа хайж идэг гэж битгий бодоорой. Хайхаар эвэгдчихдэг аюу сан. За нэг хэсэгтээ би уншия. Манасаа за түрүү Ефраим овгийн тухай ярьсан байх нь тийм үү? Гэхдээ та нэг зүйлийг анзаарч байна. Уул нь хинэн ах нь вүлээ? Манасаа ах шүү дээ. Тэгээд тэрний өмнө ярихдаа Манасаа Ефраим ахын дүүгийн гэж ярьж яснаа яг өвийг авах амлалтын газар нэрлэхдээ хэнийг дөрвж өгч байна? Ефраимыг. Яагаад? Мөн л Яаковоос улбаатай. Нөгөөдг чинь гараа солбот тавьчихсан. Сүнслэг ирүүлэг дүүд нөхцсөн. Яагаад ингэ та бодох юм бол өөрийнх нь хувь тавилан эзэмших ёстой хүнийг Яаков таньсан юм шиг байна. Янз бүрийн тодорхой ийм учраас Яаков гараа солигүй гэсэн тайлбар Библиэлд байхгүй л дээ. Гэхдээ Яаков ч өөрөө ямар хүн бэлээ? Исав ахийнхаа оронд төрүүлж очиж сүнслэг ирүүлгийг авсан дүүн шүү дээ. Тэгээд хоёр ачигаа өрөөхтөө бас гараа солиод тавиад дүүгийг өрөвчж. Энд бас утга учир байж болох юм тийм үү? За, Йосефийн ууган хүү түүний овогт газар нутгийг бас хуваарлаагүй. Манасагийн ууган хүү Махир нь Гилеадын эцэг бөгөөд дайчин ир байсан учраас түүнд Башан Гилеад хоёрыг өгөв. За, энэ бол тодорхой бааз. Манасагийн тал овогч нь Трансёрдонд Башаны газар нутаг, Гилеадын газар нутгийг авцсан байгааг бичгч маань сануулж байгаа байхгүй. Хөөе, Нямкач мартчихаагүй. Энэ тал нь бол авцсан байгаа шүү дээ. Одоо үлдсэн тал нь амлалтын газар Сисёрдонд яг амлалтын газар авах гэж шүү дээ. Тийм биз? Надад сануулж өгч байгаа. Тийм ээ, нэрээ тал нь хэдийн Трансёрдонд Бөөсийг өгсөн. Бөөсөөр дамжуулаад авсан. Одоо үлдсэн тал нь Йошуагаас авах гэж байгаа юм байна. Газрын албаны дарга нь одоо Йошуагаас өгсөн билүү гэж ойлгож болох юм шүү. Тэгээ хоёроос Манасагийн бусад хөвгүүдэд ургийнхын дагуу тухайлбал Абиазер, Хилед, Астриэл, Шихам, Хефер, Шимида нарын хөвгүүдийн хувь давдав. Эдгээрийг ургаар нь үзвэл Йосефийн хүү Манасагийн удмын ирчүүд билээ. За, яагаад алиж байна? Хил хязгаарын тухай ярьж байгаа. Энэ чинь маш том газрыг олох гэж шүү дээ, тийм үү? Үнэгүй газар олох гэж байна. 45 жилийн дараа. Маш том газар. Энэ том газрыг үнэгүй хуваарлана. Одоо би та нарыг дагуулж яваад энэ шинээр нээгж байгаа 31-р хороолол дээр очиод бүгдээрэнд чинь нэг газар үнэгүй хуваарлъя гэд гэрчлэгээ бариад зогсоод юу болох вэ? Манайх дэндүү доошо зам руу ойрхон байна. Манайхыг жоохон дээшээ өгч. Манай энд жоохон хонгорхоо байна. Энэ тэгш газрыг авъя. Пастра энийг солио. Бөө юм болно. Энэ чинь яагаад гэвэл насан туршийн өмч байхгүй. Түүнээс ач холбогдол өгөх шаардлагатай өмч. Тэгээд энэ шаардлагатай өмчтөр хил хязгаарын зааж өгөхгүй юу болох вэ?
За соронзаах танаа пастор төрөө ах гурав та гурав дундаа энэ газрыг учраа болоо хуваачих гэвэл сарын дараа та гурав яцсан ч явах юм гэлээ тий. Яг эндээс энэ зураснаас ийшээ танаа пастрын газар яг энэ зураснаас ийшээ төрөө ха таних за соронзаах эндээс энэ шүү гэд кадастрын зураг гаргаж иж хүмүүс хэрэлддэггүй үстэй. Кадастрын зургийг албан ёсоор төрөөс гаргаж өгөөд ахт хашаараа сунгачаад хэрэлдээд байдаг үстэй. Нэг шонгоос уулчил хэрэлдээд байдаг. Яагаад? Ийм үнцэнтэй. Энэ газрыг одоо олгож байна. Йошуа. Тийм үү? Энэ газрыг Йошуа олгоод хил хязгаарын кадастрын зааж өгөөд одоо нөгөө өмнө нь тэгсэн шүү дээ. Юудад зааж өгсөн. Тэгээд Ефраимчуудад яг зааж өгсөн. Яг энэ хүртэл, Гизер хүртэл, Амур хүртэл, Ассир хүртэл яг ингэж зааж өгөөд явсан чинь одоо энэ Манасегийн хүүгүүдэд хил хязгаарын зааж өгнө гэсэн чинь шууд дайлгаад ургийн бичиг болоо гэж байна. Тийм байгаа шүү дээ. 6 хүн дурсаа явж байгаа. Манасегийн хүүгүүдийн газар тийм ээ Башан Гилад хоёрыг авсан. Тэгээ Манасегийн хүүгүүдэд газар хуваарлахад ургийнхын дагуу Абесер, Хилек, Асрел, Шихем, Хефер, Мишида 6 хүний нэр гарч байгаа. Яагаад бичигч маань нөгөө яг найдвартай GPS-ийн цэгээ тавихгүйгээр улаан шугам татаж энэ газрын хил хязгаарыг кадастрын зургийг өгөхгүйгээр энэ удаа хүмүүсийн нэр яриад явж байна. Ямар ургийн бичиг болоо явж байна. Яагаад энэ мэдэхгүй танихгүй хүмүүсийн нэр Абесер таних уу? Хилек, Асрет, Шихем, Хефер, Шемида таньж гин үү? Сонсч ирсэн үү? Яагаад энэ хүмүүсийн нэрийг дурдаад унваа? Яг удаан судлаад ирэхэд бодогдно. Нэрээ нэг ч газар олгохдоо ургийн тухай яриагүйж яагаад яг одоо Манасад газар олгохдоо нэг ч газрын нэр дурдахгүй ураг хүмүүсийн ирчүүдийн нэр дурдаад байна. Энэ нь шалтгаан байгааг 3 дугаар зүйл дээр хэлж өгч байна. Юу вэ гэхээр би тавг нь уншиж өгье. Гэвч Манасегийн хүү Махирийн 30, Гилядын ач Хеферийн хүү Зелофихад нь хүүгүй байлаа. Зөвхөн охидтой байлаа. Охидыг нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирса гэдэг. Хиний тухай ярих гээд тийм ээ Манасегийн газрын хил хязгаарыг хамгийн чухал сэдвийг ярихаас өмнө тэрнээс чухал нэг хэлмээр байгаа юм бичигч маань байна. Тэгээ тэр хүний тухай ярихын тулд яаж юм? Эхнээс нь ярьсан биз дээ. Зелофихад гэдэг хүний тухай буюу түүний нөгөө 5 охины тухай ярмаар байгаа учраас за газрын хил хязгаар байж, кадастр дүр байж. Эхлээд би та нарт ойлгуулахын тулд би нэг юм яриад тахе. Тэр хүний тухай ярихын тулд би тэр хүний эцэг өвгөд болох хүмүүсийг Махир, Гилад, Хефер, Зелофихад хүртэл би ургаар нь дуудаах тахе. Тэгээ энэний төгсөл би ямар нэгэн кадастрын цэг тавихаас өмнө, газар олгохоос өмнө, Манасегийнхэнд өгөхөөс өмнө энэ Зелофихадын 5 охины тухай би түрүүлээ ярих хэрэгтэй юм а. Энэ чамд хэрэгтэй юм аа. Энийг бодож үзээрэй гэсэн үг. Ойлгож байна. Ингээд бичигч маань Зелофихадын 5 охины тухай өгүүлж хэлж байна. Зелофихадын 5 охин бол зөвхөн Христ итгэгч нарын дунд алдартай охтууд биш. Энэ 5 охин бол алдартай Израиль, Палестин, Юудад ч алдартай охтууд. Яагаад гэвэл өсвөр насн дээрээ Израиль эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үндэсний холбоо гэдэг шиг маш том агуу үйлсийг итгэлээр хийцэн. Толгой номны 27 дугаар бүлэг дээр та нар унших юм бол Зелофихадыг юугүй байсан гэж хүүгүй 5 охиноос өөр зүйлгүй. Тэгтэл 45 жилийн өмнө Мосе ярьж байгаа энэ газрыг бид нар авнаа. Аваагүй байгаа штэ. Авнаа гэж ярьж олон хүмүүс хизээж авах юм байгаа. Яаж ч авах юм байгаа. Усгүй, ундгүй, Меребагийн хатыг таягаар зохиж хаяа нэг усуун салхин цохолсон бүдэн шууныг барьж идүүлээд өглөө нэг манна идэх. Яаж энэ чөл тэнүүчилж яваа бид нар хизээч энэ сүүбал урсан гой газар очих юм байгаа. Олон хүн итгэлгүй байтал энэ газрыг авна гэсэн үг нь Зелофихадын 5 охин шууд итгэсэн. Алаагүй баавгаан арьсыг өмнө нь хуваагаад авчиж байгаа. 45 жилийн өмнө. Юу энэ газар орох мантай чөлөөр тэнүүчилж устдаж үгүй болох байсан тэр үед энэ 5 охин өсвөр насндаа яасан байвал шууд итгэлээд тэгэх юм бол тэр тэндээс чи бид нар газар авъя гэд хэрүүл хийж юм гэсэн. Би байсан бол Мосе байсан бол хөөе та байж аваагүй бай. Эхлээд аваадах юм. Харин Мосе үгүй шагнаж. Энэ 5 охин миний аав Зелофихад хүүгүй шүү дээ. Бид 5 охин энэ үед Израилийн шашинлаг хүчрхэг еврейн хуулинд эмэгтэй хүнд
огтд өв өгөх ямар ч үндэс байхгүй. Дуусаа. Зөвхөн хөвгүүд ирчүүдэд өгдөг байсан бол энэ 5 охин өвгөө газаргүй үлдчихлээр аавынх нь нэр арчигдана. Аав миний нэр бүтэн байвал дуулаач. Хаяас далих зүгээр шүү дээ. Аавынх нь нэр арчигдана. Тийм болохоор энэ 5 охин ам тавьсан. Яаж ам тавьсан гэж тэр үед шүүх буюу онцгой хариун газрын өмнө эзний цог жохлон буудсан. Түүний өмнө тэргүүн тахилч Аарон зогсоод хамгийн агуу удирдагч Мосег зогсоогоод 12 овг аймгийн удирдагч нар 70 ахмад зогсоод тэр дунд эмэгтэй хүн ёстой нэг гэх юм уу нэг утас нь дуурдаг юм бол чулууга шидэж алдаг хүн туйлдаг. Тэгтэл энэ өсвөр насны 5 охин 12 овг аймгийн удирдагчд юм. Удирдагч Мосег юм. Эзний цог жохлон буй шүүхийн танхим болох ариун газрын өмнө тахилч Аароны өмнө гарч зогсоод энэ тухайг хэлсэн байхгүй. Шудраг биш байна. Бид нар хүн шүү дээ. Манай аав хүүгүй шүү дээ. Тэгээ та дараа нь амлалтын газраас хуваарлж өгнөхээр бид нарыг эмэгтэй октод болохоор эмэгтэйчүүдэд өгөхгүй шүү дээ. Тэгвэл миний аавын нэр устдээ шүү дээ. Бидний ураг төрөл садан энэ чигээр үгүй болно шүү дээ гэсэн. Тэгсэн ч Мөс энэ нэг жижигхэн өстой хев журамгүй яасан зоригтой энэ муу 5 охиныг чулууга шидэж алцгаа гэд алдсан. Бурхан хүртэл миний өмнө яаж энэ өсвөр насны жоохон охтууд ийм том юм ярьж чадж байна. Энэ дандаа том агуу удирдагч нар баг чинь энэ муу 5 охин юу вэ гэсэн. Яг ингэж хэлсэн чинь бүгд шокнд ордог. За энэ 5 охин. За энэ 5 охин ингээд өгч байгаа. Селофихад мэдээч за миний 5 охин арай цэргүү хандчихлаа да. Яанда миний охтуудыг одоо чулууга шидэж ална гэх үе эзний цог жохлон ариун газар бууж ирээ. Эзэн Мосег дуудав. Тэгээ эзэн Мосег дуудаад Мосе очсон чинь Селофихадын охтыг зүг гэж. Вау, манай бурхан ямар гоё бурхан. Тэ тэдний зүг гэж. Тэдэнд бас өв байх ёстой. Тэд нар эрхтэй. Гендерийн асуудал байх ёсгүй гэдгийг хэлж өгч байгаа. Тэд нар бас эрхтэй. Ингээд Селофихадын охтын зүгээд тэднийг яасан гэвэл газараа шагнахыг бурхан таасан. Гэхдээ аваагүй байгаа газар шүү дээ. Санаж гэнэ үү? Авцсан газар алалцаад байгаа юм шиг. Авахгүй нь мэддэхгүй газар энэ 5 охин итгэлээр авч байгаа. Бурхан өгнө гэсэн юм чи өгнө, хуваарлна гэсэн юм чи хуваарлж таараа. Ингээд энэ 45 жилийн өмнө өнөөдөр боддоор авж байгаа газараа 45 жилийн өмнө яасан байх нь вэ? Өсвөр наснд ганц би өсвөр насны 5 охин байхдаа хэдийн итгэлээр авцсан байсан. Энийг бид нэрийг ойлгосоо гэж хүсэж байна. Итгэл бол авах. Бодит биш байж болно. Хүний ухаанд багтахгүй байж болно. Гэхдээ эзний үг нь амласан бол та авна гэсэн. Энэ удаа Есүс Христ 2000 жилийн өмнө хэлсэн үг байдаг. Хинд гिचээ үр төдий итгэл байна. Энэ уулыг булга үсрээд далаа дээр оч. Энэ модыг булга үсрээд далаа дээр ураг гэж хэлэхэд тэр нь биелэх болно гэж хэлсэн. 2000 жил хэн нэгэн залбираад уул далаа дээр буулгаад 70 мод далаа дээр ургуулсан хүн байна уу? Байхгүй. Яагаад? Есүс хэлсэн. Харин үүнээс ч агуу хийсэн хүмүүс бий. Алуурчин байсан хүн алсан гараараа цусд гараа ариусган эзнийг магтан алдаршуулдаг үе бий. Шоронд байсан хүн эзэн бурхны өмнө гараад бурхны хончин болсон хүмүүс бий. Архичин, хүчирхийлэгч, гэр бүлээ алж талж зодддог байсан хүмүүжээд одоо эзний өмнө сөхрөөд түүнд үйлчлэх зарц болсон хүмүүс бий. Энэ бол тэр уул сугархаас, тэр мод далаа дээр ургахаас ч илүү гайхамшигтай ажлыг та нар хийх болно гэдгийг Есүс эзэн хэлж өгч байна. Өнөө маргаашгүй амиа хорлоход бэлэн, хусанд хүүтэн усанд хэвтээд цусаа ханахад бэлэн сэтгэлээр шархалсан тэр залуучууд ариун гараа өргөн эзнийг магтаж, эзэн бурхнаа энэ дэлхий дээр алдаршуулан, энэ дэлхий дээр бурхны хүмүүс болон инээмсэглэн алхаж байгаа тийм гайхамшигтай зүйлс бий. Тэд нар бол ямар ч уул сугараад далаа дээр ургалаа гэд хэн ашигтай. 70 мод сугараад далаа дээр очиж ургалаа гэд хэн ашигтай. Есүс эзэн энийг ойлгуулахын тулд одоо Селофихадын тухай өгүүлж хэлж байна. Селофихадын 5 охин бол ийм гайхамшигт. Ингээд энэ 5 охинд асуудал үүсгэн. Хүмүүс л юм чин
ивэгдэж байгаа нэгнээ харахаар гидсэн өвддөг хүмүүс байгаа. Таныг сайн явахад тэнд баг халуураад гидсэн өвдөд уур нь хүрээд нойр нь хүрэхгүй байгаа хүмүүс байж л байгаа. Тийм биз? Байгаа. Харин таныг бүдэрхэд өөрөө ирэхгүй дотроо инээмсэглээд баярлах хүмүүс байгаа юу? Бас л байгаа. Энэ бол амьдрал. Зелофхадын 5 охиныг эзэн зүү гэсэн чинь манасаа ууг асуудал гаргадаг. Тэгвэл наа 5 охин чинь том болоод хүнтэй суухдаа өөр овгийн хүнтэй суучвал манай овгийн газар нутаг дээр ингэ нүх гарч штеп. Наад бол чи өөр овгийн хүнтэй Юда овгийн хүнтэй суучвал тэр охины өмч болох газар чи Юда овгийн газар бол нөхрөө дагаар Юда овгийн газар болчихно штеп. Тэгэнгүүт ч нөө манасаа ов дээр чинь хоглоо Юда овгийн хүнтэй суусан. Хоглогийн газар гэд тусдаа Юда овгийн газар болчих. Ингүүл яах юм бэ гэд. Тэгсэн чи бурхан юу гэж хэлдэг вэ гэвэл окей. Тэгвэл би дахиад нэг тушаал өгье. Та 5 хурмаа хийхдээ ирээдүйн гэр бүлээ өөрийн овог манасаа овгийн хүнтэй хурим хийсэн цагт миний өгнө гэж амласан энэ амлалтын газар та нарыг мөнхийн өмч байна. Харин өөр овгийн хүнтэй хурмаа хийвэл миний амласан газрыг манасаа овогт нь үлдээгээд тэр овог руугаа яваарай гэж. Ойлгож байна. Энэ шудраг байгаа үстэй. Шудраг тий. За ингээд энэ Тоолго номны 27 дугаар бүлэг дээр ийм үйл явдал болсон. Мөн бурхан энийг хэлснээрээ би яагаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах том хөдөлгөөн энэ 5 охин гаргаад өнөөдөр ганц христчүүд биш бүр мусульманчууд, Палестин, еврейчүүд хүртэл энэ 5 охиныг хүндэлж хайрладаг вэ гэвэл асуудал нь энэ 5 охиноос болоод амь тавин чулуугаа шидүүлж өөхөх боломжтой ч байсан эзний өмнө итгэлээр аваагүй газрыг авсан гэж итгээд бурхнаас гуйсны төлөө шагнагдсан энэ 5 охин Израильд мөнхийн хуулийг бурхнаар батлуулсан. Та нар улсын хууль өргөн байгаад батлуулж үзсэн үү? Би үзсэн гэж бодлоо ярихгүй. Тийм чаанаас. Тэгвэл хууль батлуулахаар 5 сая төгрөг авдаг шүү улсаас. Хэцүү шүү дээ тэгтээ. Маш нарийн төлөвлөн тий таньдаг гişүүд хэрэгтэй, конопт хүмүүс хэрэгтэй. Зарим нэгэнд нь 5 цаас өгдөг ч юм уу мэдгүй. Их л хэцүү. Ерөнхийлөгч хүрэл сүхээр хууль батлуулж үзсэн юм байна. Бүр хэцүү. Батлуулчих юм бол над шиг хүмүүс насан турш ярьсан. Ахын цагтаа ерөнхийлөгчөөр хууль батлуулж ялаа. Тэдийн тэд уншичаарай. Автор нь ямжуу нямц хэрэг гэж хараарай гэж тэгээ явж байгаа. Энэ 5 охин яасан гэж бурхнаа бүх эмэгтэйчүүдэд ижил тэрх хууль батлуулж байгаа. Бурхнаас шүү. Ариун газар. Бурхан яасан гэж энэ 5 охины гуйлтыг сонссон, итгэлийг харсан бурхан үүнээс хойш түүнээс цааш Израильд буй бүх эмэгтэйчүүд, хүүхдүүд, охтууд өөрийнхөө овогт ирчүүд шиг, хөвгүүд шиг газар, өмч, хувь эзэмшин авах эрхтэй гэдэг хуулийг алгацгаж байна. Вау. Ирээдүйгүй байсан олон эмэгтэйчүүд энэ өсвөр насны 5 охины итгэлээс болоод яасан байна? Ирчүүдтэй мөр зэрэгцэн хувь эзэмшин эрхтэй болж. Тэд нар нөхөр нь өгөхөл нөхрөө дагаад дуустдаг. Нөхөр нь өгөхдөө хүү төрүүлж амжаагүй бол тэр эмэгтэй газрын хөрснөөс арчигдж удам судраар үгүй болдог байсан бол одоо юу болж байна? Нөхөр аав нас болсон ч амьдралдаа хүү төрүүлээгүй 3 охинтой байсан ч бурхны оршихуйд бусдтай ижил тэгш өв газар тариалан эрхлэх амьдралын төлөө тэмцэх хэрэгтэй болж байна. Энэ хуулийг хэн батлуулсан гэнэ үү? Зелофхадын 5 охин. Тийм учраас алдартай байхгүй. Одоо ч алдартай. Та нар еврейчүүд, раби, мусульманы рабичууд багш нартай очиод Зелофхадын 5 охин гэвэл гайхна. Чи мэдтiin үү? Бүгд хайрладаг. Тэр тусмаа эмэгтэйчүүд нь яах вэ? Өсвөр насны хүүхдүүд ш. Эдрийг харалтаа. Ийм жоохон хүүхдүүд Израилийн ирээдүг хамгаалчихж байгаа. Гайхамшигтэй. Тийм учраас энэ 5 охин 45 жилийн өмнө итгэлээр авснаа. Одоо гарт баригдаж нүдэнд үзэгдэхээр боддоор авч байгаамаа гэдгийг төрүүлж хэлмээр байгаа юм бичигч маань. Тийм болохоор энэ олон хүний нэр овог дуудаад Зелофхадын 5 охины тухай өгүүлж байгаа. Тэрээр юу гэсэн бэ гэвэл охтыг нь Махла, Нуа, Хогла, Милка, Тирса гэдэг байваа. Тэд дахилж Элизар нууны хүү Йошуа болон удирдагчдын өмнө ойртон ирээд бидэнд ах トゥ нарын маань
дунд өв өгөхийг эзэн Мөсөд тушаасан билээ гэв. Тиймхүү эзний тушаалын дагуу Йошуа тэдэнд эцгийнх нь ах дүүсийн дотор өв болгоогүй. Тиймхүү Манасегийн өв нь Йордны зүүн талд Гилеад болон Башан нутгаас гадна 16 газар нэмэгдэжээ. Газрыг чинь ингэж томсгод өгөөд баярлах уу? Хашаа байшинтай юм байна уу? Таны газар урагшныг 5 м сунгаад өгөө гэвэл баярлах уу? Лай гэх үү? Баярлна үстэ. Уухаан тас тгийл даа гэнэ үстэ. Манасаа өвгийн Транс Йордан байх Гилеад Башаны газраас гадна энд Манасаа өвг авсан газар дээр нэмээд энэ 10 охноос 5 охноос болоод 16 газар нэмэгдэж. Дагаад Овг аймаг нь өрөөгдөж байна. Манасаа өвгийнхэн баярлна үстэ. Өөрсдийн газар томрох тусмал хүн баярлна үстэ. Яагаад 10 гэж? Нэг хүнд нэг зурвас. 5 охин доо энэ Зелофхадын 5 охин өглөөх юм шиг наад 5 охин дунд Зелофхад гэдэг нэг нэртэй нэг хашаа байшны газар бүр 07 бөөдөд өччих гэсэн. 5 ууланд нь тус нь өхөр хэд болж байна? 5 зурвас. Үлдсэн 5 нь юу вэ? Нөхрүүдийн. Тэгвэл эдгээр бурхны үгэнд дуулууртай хандсан байна уу? Хэрвээ өөрөө өгийн хүнтэй суудсан бол яах байсан? Газар алдах байсан чинь 16-аас өглөө гэдгийг бичгч маань зориулж бичиж байгаа нь бурхны үгэнд дуулууртайгаар итгээ зогсохгүй, итгэлийг дагдаг дуулууртай байдалтайгаар Манасаа өвгийнхөө хүмүүстэй 5-5 удаа гэр бүл зохиоцсон байна. Тийм учраас 16 гэж нэмж өгч байгаа. Ойлгож байна. Өсвөрийг ойлгож байна. Яагаад Христ итгэгч биш хүнтэй нэг буулганд бүү гэж Паулын хийснийг бот. Сүнслэг өвөө алддаг учраас. Сүнслэг ерөөлөө алддаг учраас Библи биднэрт бурхны хүнтэйгээ гэрлэж. Энийг сайн санаж. Хатуу боловч үнэн учраас санаж. Энэ бол ганц бие биш. Библи хэлж. Харин Зелофхадын 5 охин яасан гэнэ? 16 гэж тодсгосон нь тэд нар 45 жилийн өмнө Мөсей болон Бурхны тушаасан тушаалыг сахисан юм шүү. Дуулууртай байсан юм шүү. Ойлгож байна. Мундаг 5 охин байна уу? За ингээ үйл явдал айгүй гоё өрнөө явж исэн чинь 17-гийн төгсгөл хэсэгт асуудал гарна. Йосефийн хөвгүүдийн мэдэгдэл гэж байна. Мэдэгдэл. Энэ мэдэгдэл чи яадаг вэ? Сайн нөгөө булган туяа гişүн гэл гişүүн болгон хурлын өмнө гарч ирээд бүгдээрээ баах микрофон урдаа цуглуулад мэдэгдэл хийгээд би чи юм байсан, би ч тийм байсан. Би нүүрсний улгаач вэ? Тэр нүүрсний улгаач вэ? Баахан хар хэрэг чи ямар муухай харын чи яасан муухай макрошуудын. Би нэг янз бүрээр ярьсан. Энэ мэдэгдлийг хэлж байгаа. Ингээ газруудын бүгдийг өгсөн. Манасаа өвөг бол хамгийн том нэг газар. Юудад та нэг газрын зургийг харуул. Дахиад энэ талд нь Гилеад Башаны газар гээд 2 том газар буюу Юда өвгөөс ч том газрыг хүлээж авч. Бусад газрууд нь ямар гэж? За төсөөлөөрэй. Манасаа өвгийн нэг тал нь ийм, нөгөө тал нь ийм бүрэнхий гэж байна. Ийм бүрэнхий байсан бол энд нь Исахар, Зебулун, Дан ийм жижигхэн өндөг шиг бүрэнхий газрууд хавчуулагдсан. Ерөөсөө бүхэлдээ та газрын Кананы газрын зургийг харуул талын Манасаа өвг, талын Юда өвг. Тэгээ завсар зайд нь за энд Исахарыг тавьчих, энд Даныг тавьчих жижигхэн газрууд авцсан байна. Тэгвэл Йосефийн хүүгүүд ийм том газар авсан хатлаа ямар мэдэгдэл хийсэн гэхээр би та бүхэн уншиж өгье. 17-14. Гэтэл Йосефийн хүүгүүд Йошуад бид тоо тоомшгүй олуулаа бөгөөд эзэн биднийг аривнаар өрөөсөн байхад яагаад та бидэнд ганцхан хувь ноогдол буюу нэг л хэсэг газрыг өв болгон өгөө. Яаж вэ? Нэгдүгээр бардам байгааз бид нэр тоо тоомшгүй олуулаа. Бусдаасаа олуулаа. Тэгээд дээр нь эзэн биднийг аривнаар өрөөсөн. Тэгээд дараа нь яагаад та биднэрт ийм жижигхэн газар өгч байгаа? Эдгээр газраа хинтээ харьцуулсан. Сихария, эсвэл Зебулун, Дан, Рюбений газартай харьцуулсан. Юдатай харьцуулсан. Энийгээр бичгч биднэрт үг хэлж өгч байгаа. Ямар үг хэлж өгч байгаа юм бэ? Бид нар дандаа өөрт байхгүйгээр тоолж амьдэрдэг. Тийм болохоор стресс, дарамт, голөгдол, атаархал зүрх сэтгэлд маань өвчин.
Бид нар хэрвээ өөрт байгаагаа ивэлээ тоолох юм бол ямар их ивэл байгааг та бодоод дуусахгүй. Үр хүүхдүүд ирүүл байна. Ач зээнэр ирүүл байна. Өдийн наслаа. Энэ хүртэл ирүүл саруул явлаа. Тэгсэн ч гэсэндээ орох орон байна. Унах унаа байна. Хоёр биш хоосон хонохгүй өдрүүд байна. Ямар нэгэн байдлаар амьдрал ахуй маань болж л байна. Энэ сайхан зүйлсийг та бодож эхлэх юм бол таны нүүрэнд инээмсэглэл тодорхой суурь аргагүй ивэлүүд бий. Харин бид нар яадаг вэ гэвэл яг эднэр шиг Юудатай өөрийгөө харьцуулдаг. Нэг өрөө байртай болохоор хоёр өрөө байртай найзтайгаа харьцуулаад байдаг. Хоёр өрөөтэй болохоор гурван өрөөтэй найзтайгаа харьцуулаад. Excel машин унахаараа Elentra-тай найзтайгаа харьцуулж гомдоод байдаг. Elentra аваад унахаараа Sanata 6 аваад гомдоод байдаг. Санаата 6 унахаараа над шиг 200 бодож гомдоод байд. Байхгүй гэдэг болоод. Хэрвээ эдгээр Сибулун, Сихария, Ашер бусад жижиг овгуудын газартай өөрсдийн газрыг харьцуулсан бол тэднээс даруй 50, 45-аас 50 дахин илүү том газар авсандаа талархах шалтгаан зөндөө байсан чинь голж байгаа. Ийм жижиг газар яваа өчөж байгаа. Бичгч маань яагаад энэ Йосефийн хөвгүүдийн мэдээллийг бичсэн гэж бид нэрийг ойлгосон. Ингэсэн чинь Йошуа тэдэнд юу гэж хариулсан гэж бодож байна. Би байсан бол за Манасаа, Ефраим давраад агараа хасаа ичсэн шүү гинэ. Энд чинь шавгаар өгсөн газар. Шавганы хариу хэний хариу вэ? Бурхны хариу. Тэгвэл энэ чинь хэн өгсөн байх нь вэ? Бурхан өгж байгаад Бурхны ивэлийг голж байгаа. Жижиг юм биш. Биднес чинь юу болуулаа? Тоо тоомшгүй гэж хэлж байгаа. Бид нар ийм тоо тоомшгүй олуулаа шүү дээ. Юуда харсан чинь зөв харагдаад байгаа. Би 3 өрөөтэй Юуда 3 өрөө байртай би 3хан өрөө байртай гэд дургуун өрөөд байгаа. Би нэр бодож үзэх хэрэгтэй байх тийм. Би ч гэсэн бодож үзсэн. Хичээлээ бэлдэн. Нэр миний амьдралд талархах шалтгаан гэвэл юу вэ? Зүгээр гэх юм биш. Гуяа алгадаад бороонд нүцгэн гараад гүмээр. Бороонд борлмор яанд ямар гэдэг лээ. Наранд цов өмсмөр гэдэг л нэг тийм дуу гэж. Тэгж талархахаар шалтгаан надад байгаа. Тэгсэн би юу хараад байна гэхээр намайг хайрладаг, сонсдог тэр 1000 гаруй 2000 гаруй итгэгч нарыг биш тэр дунд нэг хитгэн намайг үзий яддаг хүнийг хараад гэрийнхээ өргөж байгаа онгойлгосон чинь борцоо. Лавшаа борц. Вау. Би хамгийн дуртай хоолны материал миний өргөж бэлэн байна. Хийгээд өгөх охтууд маань өсвөл би одоо аяшил. За. Тэгсэн чинь би юу бодоод байна гэж. Тэнд манай найзууд нийлэг хийгээд наагийн ирж дууссан гинэ намайг дуудсан. Нэрээ шүү. Би мундагтаа та нар заад юм шиг. Хамт ойлгоё. Хамт ухаарай. Хамт талархах. Йошуа тэдэнд ингэж хэлсэн. Голсон чинь Йошуа тэдэнд хэрэг та нар ийм олуулаа бөгөөд Ефраимын уулархаг нутаг та нарт хэрэг давчуу байгаа юм бол ойд очиж перизчүүд болон Рефаимын нутгийг модыг өөрсдөө зориулан унгааж цэвэрлэв. Йосефийн хүүгүүд уулархаг нутаг бидэнд хүрэлцээтэй биш ээ. Гэсэн ч тэр хүндий тал болон Бетшиан ба түүний суурин мөн Есрэлийн хүндид амьдардаг бүх канаанчууд төмөрт хэрэгтэй юм байлаа шүү дээ. Юу гэдэг вэ? Одоо ойлгож байна тань. Бичгч минь яг энийг ойлгоод инээгээсэй гэж хүссэн байхгүй. Өөрийгөө олж хараасаа гэж хүсэж байна. Бид нар тоо тоомшгүй олуулаа гэж болж бид нар ариун ихээр эвэгтцэн. Тэгээд Бурхны өгсөн газрыг голсон чинь Йошуа юу гэж хэлсэн гэвэл айгүй мэрэгнэр. Бэлэн байгаа газраас уучлаарай та нарт өгөхгүй. Бусад овгод чинь хуваарлна. Бэлэн байгаа газраас та нарын авах зохистой шавуу хаяад өгцөө. Тийм болохоор бусад овг үлдсэн газар чинь бусад овг чи авах л дээ. Та нар газраа голоод жижигэн гэдэг бол та нар энэ хараа. Та нар тоо тоомшгүй олуулаа гэвэстэй. Та нар маш их өрөөгцсөн гэвэстэй. Тийм бол Есрэлийн хүндид очиод Канаанчуудыг хөөчөөч. Ефраимын газрыг эзлээд ав.
Тэгсэн чинь нөгөөдөл нь бид нар чадахгүй Израилийн хүндийн амьдардаг Канаанчууд чинь төмөр тэрэгтэй юм л шүү дээ. Газар авах болохоор хүн нь ихтэй байдаг. Дай хийж эзлэх болохоор хүн нь багдаад байдаг. Ямар гэж чинь цоолоогүй. Үнгүй юм авах болохоор баясаадгүйгээд байдаг. Үн төлөх болонгод байж байгаагээ болчихно. Энэ ямар гэж чи итгэл вэ? Йошуа үүний хариу дахиад хэлж байгаа. Харин Йошуа Йосефийн гэр болох Ефраим ба Манасай нарт та нар тийм их хүчрхэг бас олуулаа улсад ганц хувь ногдол зогсгүйгээ үздэй. Тийм бол та нар хүчрхэг олуулаагээ үздэй. Цөөхөн байсан Калеб яалаа. Ийм дуулахыг нутаг болох салбар улс нь бас та нарыг болох ёстой. Энэ нь ой модтой ч гэсэн та нар түүнийг буулга. Канаанчууд төмөр тэрэгтэй хүчрхэгч гэлээ. Та нар тэдний хөөн гаргаж чадна. Нэг зүйлийг анзаар. Йошуа ерөөсөнгөө эзний нэрээр ерөөсөнгөө. Яагаад? Эзний өгснөө голж байгаа учраас. Эзний өгснийг голчж байгаа. Миний эхнэр ийм их өндөр байсан бол. Миний эхнэр нэг 10 грамм турчих юм бол. Миний нөхөр нэг тэдэн төгрөг сартаа олдог байсан бол. Миний хүүхэд тэдний хүүхэд шиг он сурдаг байсан бол. Бурхан өгснийг голж хэлсэн цагаас та сүнсээр төр тэр биднэрт хамгийн сайныг хангалттай өгдөг. Үүнд итгэгч нэг нь илүү их ёроолыг хүртдэг Зелофхадын 5 хүн шиг. Үүнийг үл тоогч нэг нь илүү их хараалыг хүртдэг. Балам шиг. Ингээд Йошуа яагаад өрөөгөө гэж Калебыг яалаа? Бэлэн газар байгаа. Эзлээд авсан газар. Калеба 45 жилийн өмнө Бурхан Мосегээр дамжуулан тушаасныг би нүдэрээ үзэж чихээрээ сонссон юм а. Чи бид хоёр анд найзууд итгэл нэгтэй байсан юм а. Миний найз 85-таа өвгөн болчлоо. Одоо дайн хийгээд явах уу? Энэ бэлэн байгаа бүх газраас, гიშгсэн газраас хүснээ заагаад ав гэсэн чинь Калеб юу гэдэг вэ? Өө тэгээд өгшөө бэлэн газар гоё юм билээ. Яшиг одоо өгшөөрчөө сэлэн бариад таягаач таахгүй ядаж байгаа. Бэлэн юм авчи, бэлэн юм авъя. Өө тэгээд гэсэн үү? Үгүй гэж хэлдэг. Би анх 45 жилийн өмнө гуйхдаа Хеброн буюу сүнслэг ёроол бүхий Махпелаги, Авраам, Сара, Исаак, Ребека, Яаков, Рахаб, Яанарын оршуулга байгаа Бурхны Авраамыг дуудаад энийг өгнө гэж хэлсэн Хеброн хэмээх сүнслэг ёроолын өндөрлөг уулархах газрыг би эзнээс гуйсан. 45 жилийн дараа одоо бид нар эзэлж чадаагүй ч би очиод эзэлчихье. Би дайти надад зөвшөөрөөч гэж хэлдэг. Энэ үед Йошуа эзэн Бурхны нэрээр ёроож өгдөг. Ялгааг нь хардаа. Үнгүй газраас дуртайгаа ав гэхэд үгүй би үн төлөөд анх гуйсан анхны хараад авна. Нөгөөх нь үн төлөөд олуулаа гэвэстэй. Ёроогчсон гэвэстэй. Дайтаад ав гэсэн чинь үгүй төмөрт хэрэгтэй юм лээ. Бэлгнээс нь аммаар. Ялгаа харагч. Энэ бол бидний хувь гаргах ёстой золиосыг сануулсан үйл явдал. Тиймээс Йошуа ёроог. Тэгээд эдгээр энэ Ефраимыг эзэлсэн үгүй юу гэдэг нэгч түүх байхгүй. Эзэллээч гэдэг түүх байхгүй, эзлээгүйч гэдэг түүх байхгүй. Харин Калеб яалаа Йошуа найзаа. Үнгүй газраас дуртайгаа ав гэсэн баярлалаа. Гэхдээ найз нь 45 жилийн өмнө Хеброныг л гуйсан. Тэгсэн чинь хэлдэг тэнд чинь уулархаг өндөрхөх газар Анакчууд авраг бичнүүд байгаа. Хамгийн намхан нь 2 м 40-тэй. Цаашлаа 4 м хүртэл. Башааны хаан Огийг чи санаж байна уу? 4 м хүртэх том авраг бичнүүд байгаа. Өндөрхөг уулархаг нутаг дээр Ерихо шиг олон арван бэхлэлттэй хотууд байгаа гэсэн чинь Калеб юу гэдэг вэ? Йошуа. Тэр өдөр эзэн надтай хамт байсан. Одоо ч хэрвээ эзэн надтай хамт байгаа бол би гацаагүй тэднийг дийлнэ. Намайг явуулаач гэдэг. Йошуа эзэн Бурхны ариун нэрээр ерөн ажиллаад явуулахад очоод Анакчуудыг 3 авраг биетэй жономтой юучгүй устгаад Хеброн хэмээх сүнслэг газрыг Юда өгтөө аваад ирж байгаа. Юдачууд баярлах. Хеброн хэний газар болох юм тэгэхээр? Юда өвгийн Калеб очоод эзлээд ирэхэд Калебийн газар ямар өвгийн газар юм? Юдагийн газар. Яагаад Йосефийн 2 хүүхдийг өрөөхтөө мөчөрчин хашаад авна. Харин үндснүүд өрөөгдөн гэж Яаков өрөөсөөр байтал тэр өрөөлийг
Манассе, Ефраим, Йосеф овог авахгүй, Юда овог авцсан гэж тэр ерөөлийн урсц их болгын Анакчууд хүчирхэг хотуудтайгаа манжахт нь итгэлээрээ 85 та өвгөн очиж эзлээд Юда овогтой Хеброныг аваад ирсэн. Хеброноос улбаатайгаар Давид хаан төрсөн. Давидаас Есүс төрсөн. Есүсээс Давидын удамд аврагч Месиа Юда овогоос мэдлж байгаа юм. Үүнийг хэн Юда овогт аваад ирсэн бэ? Калеб. Одоо ойлгож байна. Зурс хийж гин үү? Хүний урманд сэтгэлд чинь нэг юм торж гин үү? Үнгүй юмд бүү шунахаар. Бурхан биднээс золиос шаарддаг бурхан биш. Гэхдээ биднээс итгэлийг харахыг хүсдэг. Итгэл. Харин Манассе, Ефраим өнөөдөр үнгүй бэлэн газар авах гэдэг. Та нар олоолаа гэж. Та нар Калеб Юда овог тэр аяараа яваагүй шүү дээ. Калеб өөрийнхөө хүмүүсийг авч очиод эзлээд авсан. Та нар Калебос бүр тоо томшгүй олоолаа гэж өөрсдөө хэлээв шүү дээ. Ариунаар өрөөгцөн гэв шүү дээ. Тэгвэл очиод Рефаимыг эзлээд авчихлаа гэсэн чинь төмөрд ирэх тэмцээн. Тэг ямар бэлэн газраас нэмээд өгчлөө. Үгүй. Уучлаарай. Та нар хамгийн том газар явсан. Тэр чинь бусад овог аймагуудад хэрэгтэй. Та нар аммаар байвал дай хийгээд ав гэсэн чинь үгүй. Бид нар бэлнийг л ав. Пастор гомдлоош. Самар мэлгнээс манай зээл нэгийг нэмж өгөхгүй бол гомдлоош. Явлааш. Хан Калеб яасан. Үнгүй аваа гэсэн чинь. Тэгээд өөрийнхөө овог аймагт Хеброн хэмээх гайхамшигт газрыг эзлээд аваад ирчих. Ингээд Хеброн нь Юудын газар нутагт харьяалагдсан бөгөөд Хебронд Давид хаан хаанчилж байгаа. Хеброноос Давидын удамд аврагч Месиа бэнтгэж байгаа. Энэ бол итгэлийн шагнал. Та өнөөдөр үр хойчтой хамгийн сайхныг хүсэж байна уу? Хамгийн сайныг хүсэж байна уу? Мөнгө, байр, унаа, тэрэг, дансанд нь санхүү бэлдэж байна уу? Үгүй. Библи юу гэж хэлсэн гэв? Чи миний өмнө итгэлээр бат зогсвол чамаас хойш би чиний үр хүүхдийг өрөөсөөр байх болно. Харин чи миний өмнө итгэлээр дутуу зогсвол Манассе, Ефраимчууд шиг чиний үр удам хохирно. Гезерчүүд шиг чиний үр удам хохирно. Чиний хийх юм бол мөнгө цуглуулж байр савыг бэлдэж хүүхээсээ илүү миний өмнө хүүхдүүдэд даатгаад итгэлдээ бат зогс. Та нар Соломон Давидыг сан. Соломон хичнээн олон муухай бозор зүйл хийлээ. Харин үндсэндээ гэрэлсэн, баалд очиж мөргсөн, Бурхны ард түмнийг янз бүрийн буруу зүйлд уруу татсан. Гэтэл Бурхан түүнийг нам цохиж гараад адаах үедээ үргэлж шүүрс алдан хэлдэг нэг үгийг сайн санаж ав. Би түүний дээр буух, Соломоны дээр буух, энэ шившигт бузрынхын эсрэг буух, өөрийн уур хилэнгээс холд очиж зогслоо. Яагаад гэсэн чинь миний зарц түүний эцэг Давидыг санаа. 7 удаа Соломоныг дээр буух байсан уур хилэнгээс Бурхан би өөрийн Соломон Израиль дээр буух уур хилэнгээс холгочж зогслоо. Яагаад? Миний зарц Давидыг санаа. Үгснийхэн дараач үр хүүхэд нь Давидаас болж ерөөгдсөн байгааг санаа. Тиймээс та өнөөдөр мөнгө, төгрөг, машины бэлтээ, сургуулийн бэлтээ, байрын бэлтээ гэхээсээ илүү та өнөөдөр өөрөө л итгэл дотор цэг зогсчих. Тэгвэл танаас хойш Бурхан таныг санаад үр хүүхэд чинь үр зөвлөг хандаж ерөөгөл. Энэ бол элементарны асуудал. Энэ бол Библи зааж байгаа асуудал. Энэ бол нөгөө уутгар гүнхтэй Йошуа номын чинь 16 17 дугаар бүлэг биднэрт хэлж өгч байгаа. Ийм үр хүүхдүүд ямар ачлалтай гэж Калеб яваад Хеброн хэмээх сайхан сүнслэг газрыг гэр бүлдээ аваад ирж байгаа Юдад. Зелофихадын 5 охин итгэмжтэй дуулууртай байснараа 16 газар Манассе овогтой нэмээд аваад ирж байгаа. Гэтэл нөгөө дайчт нь яасан? Өсвөр насны охиноос 7 дээр пастор Нямка бэлхийг надад бэлхийг сэлгэж гэж зогсож байна. Би нар бодох хэрэгтэй. Би та нар энэ эзний ариун өдөр сэргэн мандалчууд онлайн байгаа ах дүүнрээ хамгийн нанднаар өрөөж өгье. Та нар маань Калеб шиг эрд зориг бүхий үнийг төлдөг итгэлтэй. Та нар Зелофихадын охид шиг Бурхны нүүрэнд инээмсэглэл тодруулж хайрын татдаг уян хатан ерөөгдсөн түүний хүүхдүүд
өвгөд охид байх болтугай хэмээн эсний нэрээр юрж. Бүгдээ хамтдаа залбирanгуйцгаая.